таасаага тэрэн дээр нэрээ багийнхаа нэрийг өгье. За нэр өгөхдөө өнөөдөр бүгдээрээ эерэг сэтгэл хөдлөлтөй холбоотой нэр өгье шүү багш та. За нэрээ өгөөрэй. Нэрээ ярилцаад өгөөрэй багш. За нэрээ өгсөн үү? Танай баг инээмсэглэл баг юм уу? За нэгдүгээр баг инээмсэглэл. Инээмсэглэл. Танай баг жаргалан. За танай баг. За ёо гангаахан. За ямар гоё нэр өгсөн юм бэ? За одоо бүгдээрээ 8-9 дугаар ангид үзсэн бидний төлөвлөлт, хөлдөлт, цус алдалтанд үзүүлэх анхны тусламжийн тухай бид нар 8-9 дугаар ангидаа үзсэн шүү дээ, тийм ээ? За тэр анхны тусламжаа сэргээн санаад тэгээд бусад багуудаа өртөөчсөн маягаар тайлбарлаж өгөх юм байгаа мөч та. За өгсөн даатгал дээрээ ажиллаараа өгч та. Босны энэ шүү дээ, энэ босны. Энэ нарийнхан болтол. Угаасаа гараад дүрээд гарчин норно шүү дээ, тий? Гараад дүрээд дүрсэн байна шүү дээ. Энэ дүүгээ гараад дүрэн шүү дээ. Дүрсэн байгаа. Энийг бас ингээд нарийнхан суудсан юу болгож болно шүү дээ. Боос болгож болно шүү. Ингээд тооцсон болдог шүү дээ. Хоорондоо яриа. За бидэн бодов багш та. Тайлбарлахад бидэн болсон уу? За хэний баг төрүүлж тайлбарлах вэ? Бусдаа. За жаргалан багаас эхлэе гэж байна. За жаргалан багийнхан за өртөөжсөн маягаар гэсэн шүү дээ, тий? Инээмсэглэл баг ёо гангаахан баг хоёр ирээд ингээд хараад зогсож ийж болно. Эсвэл наашгаа ингээд хараад харагдах нь уу? За босч ирээд эдрийг хийх үг үзчих юм байна. Өртөөжлж ирээд. За босч ирээд үзчих хөөх шүү дээ. За жаргалан баг бол төлөвлөлтөнд үзүүлэх анхны тусламжаа тийм ээ? Хийж үзүүлэх нь шүү дээ. За яагаад бэлэн өмсч байгаа тэрийг тайлбарлаарай шүү дээ. Төлөвлөлтийн албан нүг цэвэр цаашаа. Юусаар төлөвлөлтөд нэг хатураас хийж. Өсгөл тусанд 10-20 минут байлгах.
За нэг удаа хийгээл тэгэл яачих. Шархан дээр тэгээд би тав боосон. Найрынхан чигээр нь болчих. За бусад багууд нэмж тайлбарлаж хэлэхдээ үдээсэн байвал хэлж болно шүү өгчтэй. Багтаа оноо аав штэ тийм ээ. За эдний баг төлөгдөлтөнд үзүүлэх анхны тусламжийг үзүүллээ тийм ээ. За дараагийн баг нь. За ёо дамгаахын баг. Цус алдахад үзүүлэх анхны тусламж байгаа тийм ээ. За танаахан тийш орчод цус алдахад үзүүлэх анхны тусламжаа орчих шүү. За танаа багш наш ирээд өртөөцсөн сургалтанд ороорой. За. Цусны өрсөлдөлийг удаашруулна тий. За ингээд дэшээ сойж байгаа нь ямар утга учиртай вэ? Цусны урсгалыг нь удаашруулж өгж байгаа тий. За ингээд босноо өгчтэй. За ёо гамгаахын багийн ажлуудаа. За одоо энэм багаар аялаа бүгдээрээ. За энэм багаар аялаа. Багийн дэвсэлтэйг манай багийн өгсөн юу төлөвлөлт үзүүлэх анхны тусламж байгаа. Тэгээд эхлээд багийн дэвсэлтэйг яг юу хатны юунаас гахтер яахгүй. Тэгээд хөлдсөн гар бүлийг 36-аас 37 градус усанд дүүрнэ гэж байна. Энэ гар бүл.
биеиндээ боохтой хөрөөнүүдийн хооронд тусгаарлаж жирлүүлж гэр. Жирлүүлж гэвэл дараа нь хөлдсөн гар гисгээрээ наалтах аюултай. Хоорондоо наалтах тийм. Тэгээд хөлдсөн хэсэг зэвэр биеинд тавиад тэгээд боолтой гэх. Ямар боолтой үсгүүдээ орох боол тийм. Орох боолтыг хийж байна. За энэ дээр бус байгаас нэмж хэлэх зүйл байна уу? За ингээд за босчоо. За 8 дугаар ангид үтсэн мэдлэгээ дахиад хэрэгэдээ бид нэр тийм ээ хөдөлт төлөгдөл цус алдалтанд үзүүлэх анхны тусламж. За тэгэхээр сая бид нар дандаа яасан анхны тусламжуудыг үзүүлэхдээ ухаан алдсан хүмүүс байсан уу? Байгаагүй тий дандаа ухаантай. За тэгээд амьсгалж байгаа ийм хүмүүстээр бид нар сая тусламжаа үзүүллээ тийм ээ. Тэгвэл бид нар ухаан алдсан буюу амьсгалахгүй байгаа хүнд ямар тусламж үзүүлж болох вэ? Зүйтэй хиймэл амьсгаа өөр та нарын за хиймэл амьсгаа хийж болох юм байна. Өөр яах вэ? Та нарын сонсож дууссан киноноос үзсэн зүйл байгаа юу? За 103 дуудана тийм ээ тусламж дуудана. Өөр тохиомол амьсгал хийхээс гадна өөр ямар тусламж үзүүлээд байдаг вэ? За орчныг ажиглан цусны цээжний зүйтэй цээжний даралт хийн тийм ээ. За тэгвэл энэ цээжний даралт хийх, тохиомол амьсгал хийх энэ анхны тусламжийг зүрх үүсгэний сэхэн амьдуулах суурь тусламж гэж хэлдэг юм байна гэж. За энэ хичээлийг өнөөдөр бид нар үзэх юм байнамаа. За зэдэ үчээд он сараа үчээд сэхэн амьдуулах суурь тусламж. За сэхэн амьдуулах суурь тусламжийг эдийн бүх улс орнуудад CPR гэж нэртэй байна. CPR гэж нэртэй юм байна. CPR. Точный схем тут CPR. За өнөөдөр хичээлийн зорилго нь CPR гэж сурах тийм ээ. За CPR-ийг хийж сурахын тулд бид нэр гурван зорилго тавьж байна. За тэгээд CPR-ийн ахмуудыг мэдэж авах. За дараа бид нар таны сайн хэлсэн зохиомол амьсгалыг хийх аргатай танилцаад тэгээд хийж сурах. За цээжний даралт хийх аргатай танилцаад хийж сурах ийм гурван зүйлийг зорилтыг тавьж байгаа байна. За CPR гэдэг кардио буюу зүрх, пульмонари буюу уушир, сэхэн амьдуулах судалтай дэлхийн ач улс орнын товчлоор энэ нэрийг хэрэглэдэг. За тэмдэглээд авч болно учраас номон дээр ч бас байгаа.
За тэгвэл CPR гэдэг нь та нар сайн хэлсэн шүү дээ тийм ээ? Зохиомжтой амьсгал хийх. Цэжний дарга хийх энэ хоёрын цогц үйл ажиллагааг CPR буюу дөрвөөшний сэхэн амьдлах суурь тусламж гэж хэлдэг. За мөн гэмтч алдсан эсвэл өвчтэй хүний амьсгалын зам, амьсгал болон цусны эргэлтийг эмнэлгийн тусламж илтгэх тогтоом барьж авахын үйл явцыг хэлж байгаа. За юугаар бичээд авч байгаа тохиолдол. Давсно още. CPR гурван алхамтай байдаг. Гурван алхам. Гурван алхам нэгдүгээр алхам нь амьсгалын замыг чөлөөлөх. Тэгээд гурван хичээл явуулгаар байна шүү дээ. Амьсгалын замыг чөлөөлөх. Дараагийн алхам нь болохоор цусны эргэлтийг дэмжих буюу сээжний дагтыг хийх. Цусны эргэлтийг дэмжих. За ийм гурван алхамтай байдаг. Хийж одоо өөрсдөө ардын уншаад хийж үзнэ. За номныхоо 119 дугаар хуудсыг гаргаад авах шүү дээ. Нэг 5 минутын уншаад бүгдээрээ хэлчихээ. Одоо энэ манекан дээр бүгдээрээ хийнэ.
За одоо хэн гарч ин манекан дээр хийх үү гэдэг. Гараад хийх үү. Бүгдээрээ гараад хийцээ. Тэгээд дараалал нь хилээд одоо зөвхөн харж байгаа гэсэн мэт хийж чадахгүй. За татах. Одоо тэн дээр асхан нэгээ хийгээд асхан хоёроо асхан гурваа хийгээд асхан хоёр юу яасан. Хоног хасаатай хийгдэж байгаа гэдэг. За танаас уншдаг. Заавар уншиж танилцчих. За тэгвэл одоо энэ дээр гарч ирэх бид юм бол ч тийм ийм дараалал хийх юм байна гэдэг ялцаа. Тэгээд энэ манекан дээр гарч ирэх. Танах энэ манекан дээр гарч ирэх тийм ээ. За уншаад дууссан юм шиг. За энэ дээр нэг нь гараад яа бус нь одоо тэгээд дараалал хийж өгөөд ингээд хамтраад хийчих юм дээрээ. Хоорондоо ярилцаад дараалал ярилцаад Гинтигээ энэ нүгдээд асуултын замыг нээж байгаа шүү дээ. Ухаан цүгний хитэн яасан байдаг вэ? Хитэн үндсэн байдаг үү? Асуултын замыг бүгшинтэй. Тийм учраас гараа оруулаад асуултын замыг чөлөөлөд гурван оруулаад асуултын замыг чөлөөлөд хитэн шасна шүү дээ. Тэгж байгаа. Дараа нь асуулт. За манекан дээр ажиллах юм дээр хамсаад нэгээс За дахин жагтан гачих юм уу? Яг гаргаад байна. За гараад танаа багаш нахын нэмсэх байгаас нагматрах. За гараад ахтын шагаа гэх гэж. За танаа багаш гахах. За бүгдээр хамтарч чинь шүү дээ. Угаасаа нэг нь гараад ганцаараа хийгээд авахгүй те. Нэгнийхээ буруу хийж байгаа юмыг бас ингээд засч хийдээ заавраа хараад хийн шүү дээ. За хийж хай. За өөртөө биеэр хийх. За гараад тэрэж маагаад тийгээ яаспэр ахисрани сорат бас чи айн маань явуултай инструмент
Том ойлгохоор амьсгалууд амьсгал байгаа сэрэв тодорхойлж 10 секунд. За зөв ингээд хэлээд за. Амын хасангууд Тэгээс дашаа хүрэх байгаа хэсэг харах. За. Иймээс хэлээрэй. Тэгэхээр амт ойрч амьсгалууд чимээ байгаа хэсгийг сонсох. Одоо ямар шатаа ойртуулах. За зохиомжтой ажиллагаа яаж Ахын 3-оор зээж дээр дарж ихнэ. Зээжний хоолцоодаа нэг маань нас тавьж шүү дээ. Аа. Тэгээд Цээжнийхээ гол дээр нь ахныхаа энэ хэсгийг таарах юм байна тийм. Гол юм яаж юм бэ? Яаж болж байгаа? Энэ хоёр шинэхэн хоёрнаас үлдээ. За энэ үлдээ хоёрсон шулуун тэр хоёрын огтлцол тийм. За уучуудаа дарахаараа нэг минутанд ойролцоогоор 100. энэ тохоогоо яасан гэдэг? Шулуун байлгасан. За дарахаараа. За ингээд дараа Аврах. за танаа хэсэг буруу гадаад тагсан шүү дээ. За цээжнийхээ юу хоббин одно шүү дээ. Гоо шүү. Танаа яаж хийх вэ? Суутаа таарах гэдэг ч өгч дээ. Цээжний гол хүчүүд цээжний гол гол чигээ яаж авах вэ өгч дээ. Гол чигээ яаж авах наад дээр чинь орсыг даарч дээр чинь. Энэ өвчний энэ хоёр талаас тийм ээ. Дээд доод хэсгээс ингэж хэмжээ. Тэгээд энэ хөхийг хоёр хөхийг холбосон энэ шулуун энэ хоёрын огтлцсон гэхээр энэ гол цэг нэ тий. Гол цэг дээр алгааныхаа энэ хэсгийг тавиад хэсгийг харуу тавиад тэгээд ингээд дээрээс нь тавьчраад тэгээд хийчихсэн. цээжний гол хүчүүдаа Тэгээд тохиол ямар те? Тохиол шулуун басна. Энэ хөдөө ихээр нугад суугаад ихтэй тийм. хүчүүдаа нэг нэгээр ойролцоогоор зөөлсөн. Тийм замсна. За одоо зохиомжтой амьсгалаа хоёр удаа хийн шүү дээ тий. За Хамрыг чинь 2 удаа үлээ. Тэргүй амьсгал өгнө. За тэгээд 40 хэдэн градусын надуугаар цээжний юу руу харна гэдэг, цээж рүү харна гэдэг. 45 градусын надуугаар цээжний төхөлж хөдөлгөөнийг харах нь шүү дээ. Төхөлж гинүү үгүй юу? За тэгээ одоо тэрийг хурдан надуугаар. За бүх бодлыг хийж тавьсан. Дараа тэгээд бүрэн бодлоо тэрийнхэн зөв хийж гинүү, минутандаа зөв хийж гинүү гэдгийг харна шүү дээ. Цээжнийхээ гол цэгийг олсон юм уу бодроо? Түгэлцчүүдийг яаж харах вэ? Тэсийг тавуулаад чинь надад хараад тийм. За, цээжний дасгал хэдэн удаа хийх юм
тийм ээ. Нэг удаа хийхээрээ 30 удаа хийгээд амьсгалаа 2 удаа. Минутанд 100 удаа хийлээ. За хамгийн зогсож харахаар одоо бүгд дээр өөрсдөө ээжлэг бодох хийж өгсөн. Надад ч авах шалтгаан тэгээ багаар. Ээжлэг авах шугал отохоор яа гэж. Атомдаа энэ хэсгийг харах гэдэг. Тэгээд сум нуухад шүү дээ. За хараад өдөр хүн болно гэдэг. Тэндээ амрич Тэгээ хоёр үлээгээд тэгээ хэдэн удаа давах вэ? 30 удаа дараа. Тэгээ 2 удаа үлээгээд 30 удаа дараа тийм ээ. 1 минут удаа байхад хооцоо. Эмгийн тусламж гэдэг. Тэгээд энэ даралт нь зээжнээс доош хэдээс хэдэн сантиметр ах хэрэгтэй гэж байна шүү дээ. 4-өөс 5 см хоцролтой гэж шүү дээ. Тэрнээс маш хүчтэй дарах юм бол тавирган гэмт аюултай тийм ээ. За хийгээрэй. Сая хэн хийсэн мөлий одоо. За. Дээш харагдаад хамгийн чигээр 2 удаа халдварлаж үзэх буюу тэгээд 2 удаа үлээнэ. Яг 30 удаа. Ийм багцуултаар эмнэлгийн тусламж шүү. 30 удаа дараа тэгээд 2 удаа амьсгал өгөөд 30 удаа дараа 2 удаа амьсгал өгөөд ийм харьцан хийж дээ. Тэгээд минутанд 100 удаа байхад тийм утгаараа тийм ээ. Тийм шүү дээ. Аташаасоо хийж үзсэн үү? Шаардлагатай дараахан. Хийж үзсэн. За хийгээд зэрэг өөрсдөө хийгээд хүчтэй доош маш хүчтэй дааж болох. Хэдээс хэдэн сантиметр доош хоцрол даах вэ? 4-өөс 5 сантиметр хоцрол даах шүү дээ. За тэгээ одоо хоцролтойгоо дөө. Өөрөө амьсгал авчираад 2 удаа үлээгээд дахиад ийм удахгүй шүү дээ. Маш хурдан 1 минут 100 байхад тооцоод хийж байгаа шүү дээ. За одоо дараагийн ухтаар зүтгэв. За төвшин дараа зүтгэрээ өгсөн. Дараа зүг тавьчих маш зүг. Сайн байна. Ама ингээд амарсан наасан чигээрээ те сахахгүйгээр 2 удаа амсгал бол агаар нь гарч амаа сайн наагаад амуунаа гэж байна. Нэг нь үлээгээд нэг нь тэгээд сэж төгөлж чинь үгүй яаж харах вэ? За
Мөн тэр нөгөө талаас 45 градусын нандуураад гэж харах шүү тийм ээ. 45 градусын нандуураад ингэж харна. Тэгээд хамсраа Тэгээд ингэж орж ийна гэсэн үг тийм. Үсээ аваад бас энэ байж болно тийм. Ийм утсыг бас ингэж барьж болно тийм. Ингээд амьсгалж ингэ хүлээж тийм. Ja. Ja. Ja, das ging. Нармат хийж үзэх юм за. За, суудаа сууй үтэрээ татгаа хийгээд үзчихвэл хүн байгаа юм. Тэд юм ороод автомштайгаар чинь сатаад жуулаа. Эсвэл энэ юм байна. Автомштай.
За тэгээд оноогоо тэр давж хийгээс оноогоо тавиад тийм хараадаар хийсэн. Танаа дэмжиж оноо тавьж тийм. За гараад ингэж явж байгаа. За гараад. Инээч гараад. Гараад. Инээч CPR арга маш сайн дадлаж хийж сууж ирэх хэрэгтэй заяа. За баярлалаа. За өнөөдрийнхөө энэ нээлттэй хичээлээр CPR буюу зүрх хөшгний сэхээ амьлуулах анхны тусламжийг одоо бидний хичээлээрээ хийж үзье. Тэгээ ямар ч анхны мэддэхүүнгүй байсан бол төлөгдөл нөгөө цус алдах энтриг бүгднгийн өөрийнхөө гараар хийж үзэж анхны мэддэхүүнтэй боллоо.